Энэ цаашаараа сууж байгаа сайхан залууг Лука гэдгийг. За энэ залуу бол өөрөөрөө баян болсон тийм потенциалтай сайхан залуу байгаа. За өөрөөрөө баян болно гэдэг нь ямар учиртай гэхээр хинэгний сугны өсөө болж те 5 цаасын эргэлдүүлж одоо гар хөлийнхэн цүнхийг барьж бол яваагүй. Өөрийнхөө потенциалаар бизнес хийгээд тэрэндээ амжилтанд хүрсэн. Энэ залуугийн олон жил мөрөдөж явж байгаа бас сандаг байнга дурсдаг нэг зүйл байдаг. Тэр нь юу гэхээр 10 жилийн ангийн найзууд нь тань түүнийг ядуу хэцүүхэн явхад өдрийнхөө хоолноос хуваалцаж өнөөдрийн энийг амжилтын анхны босоо одоо тэр бүх зүйлийг юм тавьж өгсөн. Тэднэртэйгээ нэг уулзж байгаад нэг сайхан аж тусыг хариулах юмсан да гэж бодож байнга явдаг. Тэгээд энийг хийхээр бас цаг хугацаа хүн болгон тараад явчихсан учраас одоо бүгдийг цуглуулна гэдэг бол нэлээд хэцүү. Хүний амьдралд нэг юм хэрэггүй гэдэг шиг ерөнхийдөө та бүхэндээ энгийн жишээ аваад хэлэхэд одоо энэ тентхийн жүүрийн ч юм уу эсвэл нэг ялууны амтд бовны газар ороод үнэр тандрын авахд үнэхээр бас гоё сайхан шинэхэн кофений өнөр шинэхэн барьсан талхны өнөр энэ төр гоё байдаг. Гэхдээ зарим хүмүүс энд ороод эндээс идэж ууж авч чаддаггүй гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. Яг л нэг ийм одоо ядарсан одоо цайны газрын угаагч бэлтгэгч байсан хүний Лука гэдэг залуу өнөөдөр энэ нойлоос биш хасгаас ихсэн амьдралынхаа хаанд болчихсон өнөөдөр энэ хөвчлөлт ороо сууж байгаа. Энэ Лука гэдэг залуу ерөнхийдөө маш энгийн. Ягаад гэвэл эгэл бүр амьдралаас өнөөдрийн зэрэгтэй тэр бумтан болчихсон учраас яриа хөөрө хамаг юм маш энгийн. Энэ хүнийг тэр бумтан гэж хүн болов бараг багцаалгааргүй ийм залуу. За яг аав цааны газарт угааг бэлтгэж хийхээс гадна ээж нь сургууль соёлын газар бас үйлчлэгч хийдэг бас амьдрал авах нь хэцүү байсан учраас өнөөдрийнхөө бор хоолны төлөө л энэ гурав бол ерөнхийдөө амьдарч ирсэн байдаг. За ганц хүүгийнхээ хоолунд нэмэг орой идэг одоо бүх зөв зүйлийг бэлдээд ерөнхийдөө өнөөдрийнхөө уушиг гэдэг шиг амьдарч явах үед аав нэгэн гайтай өглөө одоо тархиндаа цус харуулж энэ айлын амьдрал бол оронгоор иргсэн байдаг. Тэгээ энэ тухай Лука өөрөө хэлж байхдаа амьдралын минь хамгийн хүнд зүйлүүд байсан. Тэгээд тухайн үед хоолгүй олон хоног дараалж хонжсэн тэр зүйлүүдээ эргээд бодоход одоо оюун санаа хамаг одоо сэтгэл нь одоо хямардаг ер нь айгүй хэцүү цаг байсан гэж хэлдэг. Ерөөсөө аав ээж хоёр нь хоёулаа хамжаад хоол ундныхаа асуудлыг дөнгөн данган шийддэг байхад аав нь ингээд унаад өгөхөөр амьдрал болгонгээр хэцүүдсэн. Тэр тусмаа ээжийнхэн залуу энэ гуравт одоо тэр зам өндөр асаргаас суулгаатай хүн танаач хүрэхгүй ах トゥ хүчин чадал муутай юм байгаа тохиолдолд энэ Лука залуу ээжтэй хэлж ирсэн юм байлээ. За ээж аав одоо амьдрал авах нэг тийм боллоо. Тэгэхээр би одоо сургууль соёл гэдэг энэ зүйлээ болоо та хоёрын аж амьдрал тусаж одоо зах дээр гараад тэрэг төрхөө өндөг зархуу ундаа зархуу бүх зүйлийг хийя гэдгийг хэлсэн. Түүний ээж нь ядарсан ч гэсэн бас тэнэг хүн байгаагүй учраас чи зүгээр битээр тусалмаар байвал зүгээр л улсаас өгж байгаанаа сургуультай үн мөнгөгүй байгаа дээр нь баярлаа тэгээд явж байгаад ирээдүйд эрдэм мэдлэгтэй хүн болохоо бодоо. Энэ л одоо бит хоёрын зүгээс чамд одоо тавих хүсэлт энэ л байна. Энийг л чиний сайхан хийгээд гэдэг үгийг хэлдэг. Ерөнхийдөө сонирхол та хүний амьдралд өвдөлт, шаналлт одоо зодуур, гуниг, доромжлол одоо юу гэдгийг байж болох бүх одоо зовлон эцсийн бүлэгт хүний бас нэлийн хүн чанартай бат одоо юу гэдэг чадaltaй чанартай ийм болгодог гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. Харин эсэргээрээ хайрын дунд одоо бүх юмар элбэг өссөн одоо бацаанууд охтууд ерөнхийдөө бас нэлээд түүхий дүү хүн чанаргүй хүүтэн бас янз янзын юм болдог. Гэхдээ яг бүх хүнийг бас ингэж бодчихгүй. Яг тэгэхээр манайдаар орж байгаа түүхүүд дунд бас баяа айлаас мундаг болсон, ядуу айлаас бүр мундаг болсон ч юм янз янзын тийм ирээ бараантай амьдрал байдаг. Лука бол хэлж ирсэн л та сургууль соёл гэдэг тэр тусмаа өсвөр насны хөвгүүдийн дунд байдаг тийм пүүз, ийм гутал, ийм тамагочи одоо ийм гар утас энтер гэдэг одоо бүх зүйлүүдийн хоорондох тийм шин содон зүйлийн яриа хөөрөө бол гарч байгаа үед Лука бол ерөөсөө өмссөн хувцастайгаа хэдэн жил одоо хүний нүдэнд орсон хог мэт хүн амьтантай нэг харьцахгүй хажуугаар нь бас их өсөглөнг одоо их сургуулаа амжилтын хажуугаар авч явна гэдэг хүүхдэд бол нэлээд хүн зүйл байсан байгаа.
Хамгийн гол нь хүн төвчээр гэдэг юм суухад бас тодорхой цаг хугацаа орж байна. За ингээд Лука бол одоо сургалтанд явж байх үедээ хэр баргийн өлсөглөн доромжлол мөнгөгүй амьдралыг бол төвчиж тэсвэрлэж гаргах чадах хэмжээний бас юм айхтар хүн болж төлөвшөж байгаа. За ямар ч үсэн хэдэн өдөр хоолунд муутай байсан ч хамаагүй би өлсөөгүй байна гэдгээ яг затглан хүн шиг бол хэлж чаддаг хэмжээнд хүрсэн. За мөн хичээл сургуультай үнэн одоо хоолтой ундтай баяа адыг хүүхдүүдээс илүү үнэхэрийн одоо сайн хичээсэн үндсэн дээр ангийнхаа 1-р хэмжээний сурагч болж чадсан. Лука хэлдгэлд бүр жоохон байхдаа нэг удаа нэг жигтэйхийг тансгалсан гэж. За тэр нь яаж тансгалсан юу болсон гэхэд аав минь ажилдаа ээж минь ажилдаа байхад энэ хоёрын цалин нэг өдөр буугаад бид нэг сайхан хоол хийгээд хоолны дараа десерт гэж одоо ээж нэгэн одоо үнэн хямдарсан одоо харалцсан бананыг одоо өгж исэн. Тэр бананыг барьж эргүүл сууж байхдаа би ийм муудсан банан идэхгүйгээд хайж исэн маань миний амьдралдаа хийжсэн хамгийн том тансаглал бас хамгийн тэнэг үйлдэл байсан. Өнөөдөр надад энэ бананы хайс ч одоо олдохооргүй ийм хэмжээний амьдралыг би туулж байна гэж Лука бол дурсаж ярьдаг. Ингээд Лука бол яг өдрийн цагаар одоо хичээлийн завсарлагаар хүүхдүүд одоо гэрээс авчирсан ч юм уу эсвэл зарим төвц мүц рүү яваад одоо хоолундны аваад ингээд сургуулийн хашаан тойроод суугаад иддэг. Лука тэнд очиж суугаад идээд байх юм бол байхгүй. Угаасаа эдгээр өглөөний цаг гэж байхгүй, өдрийн цаг гэж байхгүй. Орой л нэг жижиг сайдаг одоо зутан ч юм уу, будаатай ч юм уу, эсвэл гурилтай ч юм уу, эсвэл баг зэрэг гамбиртай ч юм уу тиймэрхүү хөнгөө маш одоо баг хоолоор бол хоолж ирсэн байдаг. За ингээд олон хүүхдүүд хоол идж байгаад хажууд нь хоолгүй суугаад байлтан бишгээ сургуулийн арт талын цонхон дээр өөрийнхөө суудаг газар руу яваад очиход ягаад ч юм тэр сандал дээр нь гэхүү тэн дээр нэг жижигхэн одоо хоолны хайрцаг дээрээс нь сайхан хооллоор гэсэн бичиг байсан. За энийг хараад Лука бол одоо ерөөхдөө бол эргэлзэж тэнгэлзэж эргэн тойрноо харж байгаа. За хин нэгэн хоолтоосаа үлдээг явууч яач юу болов гэд санаа зовсон. За хэсэг хугацаа хүлээсэн. Ер нь хүлээн гэдэг тэсвэрлэнэ гэдэг бол Лукагийн хамгийн сайн чаддаг зүйлээс учраас тухайн хоолыг 10-15 минут одоо гар хүрхгүйгээр ажиллаад хин нэг ирэхгүй суучаас за энэ надад үдээсэн байна гэдгийг өөрийнхөө зүнсээ өнгөөр бол ойлгосон. За ингээд хоолноос авыг нэхэд яах аргагүй харагдахад л угаасаа амттай тийм гоё бүргэр хажууд нь жоохон амттан энтер хийж гисэн яг л нэг хүний одоо өдрийн хоолны иж бүрэн бэлдэж байгааг бол харсан. Амьдралдаа идэж үзээгүй амт идэж үзээгүй одоо тэр идэх юм тэр саунд дотор тэгээ түүний хүлээгээ хөвчээсэн бол таарч. За ингээд мэдээж өлссөн хүн учраас тухайн сэндвичийг одоо шууд хүү хаа гэж идэхгүй үнэхээр багаар мэрж одоо идэж бол хурдан дуусчих юм шиг санаж одоо түүнийг хайрлан мэрж одоо идэж дуусгасан. За дуусгаад залгуулад гимшил тодорсон тэрний үхээр хин нэгний өдрийн хоолыг эрхийг нь одоо хүлээд дисгүй байжгаад идээд дуусгач уу яав одоо хин нэгэн хоолоо хайгаад ирвэл би яана юугаараа төлнө гэсэн тийм сэтгэл зовнол гомнорл болоод байсан. Ингээд хичээл номондоо үргэлжлүүлээд явсан маргааш ахаад өдрийн хоолны цагаар ирэхэд дахиад бас нэг хайрцагтай байсан гэх мэтээр одоо 7 хоног өнгөрөхөд 5-6 хайрцаг хоол бол одоо түүнийг үргэлж хүлээгээд байж идэг болсон. За энэ одоо хоол болгоныг Лука нэлийн ичингүүрэн иддэг байсан ч гэсэн өдөр болгоны хоолны порц, өнгөнөр амт хийсэн сэтгэл энтер бол үнэхэрийн Лукаг бас өөртөө татаж чадчихсан учраас хитрхи гимшиж ичижсэн ч гэсэн эдгээр хоолуудыг бол үнэхэрийн сайн идэж уужсэн байдаг. Тэгэхдээ түрүү би хэлсэндээ Лукагийн залуу бол үнэхэрийн төвчээрийн тойл болсон хүүхдээсэн гэж. За энэ хүүхдтэйгээд хүний хооллыг хинч мэддэггүйгээр ингээ идээд байгаа энэ гимшил нь өөрөө хитрхи одоо их өсөжсэн ч байсан түүнийг давж гараад ёс зүй гэдэг юмд хүлэгдээд дараагийн хоолоо идэхэ болсон байдаг. За ингээд нэг хэдэн хоногийн дараа одоо түүнийг хичээлийн засварлаар гаргахад ангийнхан хэсэг нөхөд одоо тойрон хүрээлээд Лука чи яагаад хоолундаа идэхгүй сав одоо хоолтой үлдээгээд байгаа юм бэ гэдгийг хэлэхэд өвчлээрээ та нарын хоол байсан ба би мэдээгүй ингээд эрх болгонд нэг хоол ээж төдөө ичид зууд идэж чадахгүй найз нь ингэчлээ уучлаарай гэдгийг хэлсэн. Тэгтэл бид нэр өөрсдийнхөө хоолноос илүүчилж амттай шинтэй бүх зүйлээ чамааг бас идээсээ амсаж үзээсээ хуваалцъя гэдэг одоо энэ бодож байгаа юмнасаа болж бид нэр ингэж энэ савыг хоолоор дүүргэдэг байсан. Чи тэгээ бидний сэтгэлийг ойлгохгүй энэ хоол идэхгүй байгаа ч бас муухай юм а гэдгийг хэлдэг.
Мэдээж Лука гэдэг хүн чинь одоо тэр олон хүүхдүүдийн тэгж хэлснийг сонсоод өөрөөрхөө нулимсны бөмбөрс та нар надад хоол бэлддэг гэсэн юм уу гэхэд найзууд нь тийм ээ чамд одоо бид нар хоол бэлддэг гэсэн. Гэхдээ энэ бол нэг асуудал биш. Яг тэгэхээр бид нар олууллаа чи ганцаараа дээрээс нь аав ээжтэй бид нар хэлэхдээ нэг ахиухан хоол аягалчаараа гэд хийдэлдэг. Тэгээ айл болгоны хаалны амттай шимтгээс нь ингэж багсарч бацаад нэг аягийг бол дүүргэх бол биднэрт асуудал биш байдаг. Тэгээ энэ тухай би ээжтэй хэлсэн чи ээж минь энийг хийж байгаагаа ерөөсөө хүн амьтан мэдэгдэж тэр тусмаа Лукад мэдэгдэх хэрэггүй. Ягаад тэгэхээр хүн ядарсан өссөн хэцүү байгаа ч гэсэн тэр хүнд нэр хүнд гэж байд юм аа. Нэр хүндийг севтекийн одоо тийм тулд севтекгүй байхын тулд та бүхэн бас ижих ёстой. Энэ тухай хүн амьтанд хэлэхгүй Лукач баг болж хэлэхгүй хэрэгтэй гэдэг шаардлага хэлж ийсэн. Гэхдээ бид нар бол хүүхдүүд бид нар нэр төр гэж үгдгийг бол мэдэхгүй. Гэхдээ ээжийн хэлсэн энэ үгэд үнэн гэдэг үгийг одоо бид нар мэдж байгаа гэж хэлсэн. За иймэрхүү яриа болсны дараа Лука ямар ч байсан тэр аягтай хоол өөрт нь зориулагдсан гэдгийг бол мэдэж ирсэн. Ямар ч байсан ангийнхаа найз нарын одоо тэ хичин зүтгэл дээр одоо ямар ч байсан сургуулийнхаа энэ одоо он жилүүдийг хоолтой бол өнгөрөөж ирсэн. Магадгүй өдөрт авж байгаа калори хоолынхоо хамаг витаминлэг чанарыг яг л ангийнхаа найзд өгсөн энэ хоолноос бол авч ирсэн. Энэ хоолноос илүү гаргаад ээжтэй явъя гэсэн ч одоо бас боломжгүй яг л өөрөөдөө дуустдаг байсан. За тэгээд аваад очисон ч ээж нь мэдээж энэ хоолноос идэхгүй байх байсан гэдэг нь бол ойлгомжтой. Тэгэхээр та бүхэн ойлгох хэрэгтэй. Дөнгөж сургуулийн жоохон хүүхдүүд нэгнийгээ гэсэн сэтгэлдээ ядаж нэгэндээ тустай бай, нэр төртэй байлгая гэж бүгдээрээ нэг одоо гарын одоо тэ хуруу шиг ингэж зангидагдаж ийхүү асуудлыг гоё хийж байгаа нь бол өөр үнэхээр гоё төв болж байгаа. Лука ч яг үгээд гинтл орж ирэл хэлсэн л дээ. Сайн байна уу? Намайг Лука гэдгээ би тэгээ тэ өөртөө чинь уулзаад бас нэг ярих юм байна гэжсэн. Тэгээ яасан хэлсэн гэсэн чинь би өөрөө багада амар хэцүү ядарсан айлын тэ бүр ядаруу амьдралын хамгийн доороос эхэлсэн. Тэгээд энэ бүх ядуурлаас айдаг, ичдэг, бас тэ зовдөг, шаналдаг үдсэн учраас ядуу амьдрахгүй төлөө хичээж өнөөдөр би бас тэ тодорхой хэмжээний хөрөнгөтэй тэр бомтон болчоод явж байна. Надад одоо байхгүй бүх юм байгаа. Гэхдээ хүүхэд байхад надад одоо тусалж исэн тэр ангийнхныгаа гэж уулзаад тэднийг ядаж нэг удаа ч гэсэн баярлуулж одоо тийм олон өдөр намайг тижээж исэн тэр итгэл хайрыг нь бас хариулмаар байна гэдэг үгийг сонсоод бол надад бас гоё санагдчихсэн. Яг л хүний амьдрал чинь янз янзал байдаг юм байна. Тэгээд 10 жилийнхэн тэр сайхан найзууд нь ерөнхийдөө одоо байх нь байгаа байхгүй нь одоо тэ гадаадд хөдөөж гэдэг юм уу тийш амьдралын одоо зам мөрөө хөөгд бол яваад тал тийшээ тараад алга болцсон байна лээ. Гэхдээ яг хуу нэг энэ ойрхон байгаа бас тэ энэ залуучуудыг энерги сургалаад нэгнээс нь дамжуул нэгийг сургалсаар байгаад ямар ч бас нэг ангийнхан хүүхдүүдээс талаас илүүг нь бол яаж иж байгаад бол Лукагийн тэ одоо үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулж явдаг нэлээд том бас нэг тийм ресортод ерөнхийдөө энэ хөлөө авалтын ажиллагааг бол хийсэн байдаг. Тэгээд энэ ажиллагааг хийж явах үед бол яах вэ тийм олон сайхан найзууд нь яг л нэг багийнхаа төр төрхийн нэмсэглэн хിവэрэ байсан. Гэхдээ хүний амьдрал болсон хон янз янзын амьдрал, янз янзын зовлон, гачлан одоо туулж байгаа гэдэг нь бол анги хамт олноороо уулзаад ярилцаж сэтгэлээ уулзж байхад бол мэдэгцэн зарим нь одоо ихнэр хүүхдээс салсан байна, зарим нь өөртүүлсэн, аягдсан, хөлөгтүүлсэн, одоо өр ширэнд орсон, одоо яадын те янз янзын юм асуудалтай амьдралыг бас бүгд жаргаад байгаа бол байхгүй. Энэ бүх зөвлөн сонсоод Лука болоос ойлгож исэн. Зовлон гэдэг үг багтахаар хэмжээний зовлон маш жоохон хүүхэд байхдаа өөрийнхөө бяцхан зүрхэнд үүрээд гараад ирсэн хүн учраас зовлон хамгийн сайн мэддэг хүн бол Лука. Өнөөдөр тэр бомтол болцсон Лука хүмүүс энэ баян хүн, энэ мөнгөтэй болцсон, энэ ер нь ядуу амьдралыг мэдэхгүй харамч нарийн хүн гэж ойлгодог. Үгүй. Нэг төгрөг байхгүй амьдралаас нэг тэрбум төгрөгтэй болтлоо явхад энэ хүний хүчин одоо тийм зүтгэл хүн чанар багада үзэж туусан бүх амьдрал нь одоо энэ бүх зүйл нөлөөлсөн гэдгийг одоо муулж магтж байгаа хүмүүс нь ойлгохгүй. Лука тухайн үед ангийнхантайгаа уулзаад жаргалан зовлонгийн сонсоод нэг л зүйл төр бүгдээрээ санаа оноо нийлсэн. Тэр нь юу гэхээр өвдөл, шаналл, зовлон, үр шир, доромжлол одоо юу гэдгийг араар тавиад бүх энэ зүйлүүдүүд ерөнхийдөө амьдралын үндсэнийг чамд ойлгуулах гэж ирсэн бурхны одоо бэлэг гэж ойлгож бас болно. Яагаад тэгэхээр энэ бүх зүйлүүдийг мдээгүй тохиолдолд чи
ажиргал ямар байдığım бэ, ямар үнэтэй байдığım бэ, ямар амттай байдığım бэ гэдгийг эзэж мэдэх боломжгүй байсан гэдэг дээр эдгээр ангиараа санаа оноо нээлж ерөнхийдөө ойлголцсон. Лука одоо багтан тусалж ирсэн найзуудынхаа аяг хоолны хайрууд яг хүн болгон чиглэсэн тусламжийн болон одоо тийм хэцүү зүйлээс гарах бүх одоо арга ажиллагаанд өөрийнхөө баг хамт олон одоо тэ нарийн бичээг одоо маркетингийн алба өөрийнхөө нөөц боломжоор тултал туслаад найзуудтайгаа боломжийн хэмжээнд гартал тусалд дэмжинэ гэдэг амлалтыг тухайн үед бол өгөөд энэ хүү уулзалт бол үнэхээр ажиргалтай болоод салсан. Амьдралын янз янзын өнгө амтыг одоо мэдэрч чадахгүй шантраад одоо тэ амьдралаас эрт буцаад явсан хүмүүсийг бодоход бас харамсалтай санагддаг. Харин энэ тохиолдолд Лукагийн найзууд бол тэ магадгүй Лука эзэн нэгэн цагт гарч ирэх ёстой амьдралын хөв төргөөр энэ хүмүүс иргээд уулзаа сайхан арга хэмжээндээ бол орсон. За ямар ч үсэн тэгээ энэ уулзалт бол Монголд байгаагүй ийм сайхан гэгээлэг сайхан уулзалт болж байгаа. Одоо 10 жилийн оюутан цагийн уулзалт гэдэг нэг нөл харигдталцаа нөл одоо амралтанд явж одоо тэ чи надад хайртай байсан би чамд хайртай байсан гэсэн нэг тиймэрхүү юм ярьсан шигээл нэг өдөр хоногийг барж үргэлжлүүлээд гэр бүл салаалтад араар тавилд одоо бэлгийн замын өвчин одоо тэ янз янзын юм болж одоо дуустдаг юм гонигтай уулзалтууд болдог. Тэгээ энийг би яагаад хэлээд байгаа гэхээр энэ бүхнийг та бүхэн сайн мэдж байгаа. Иймэрхүү арга хэмжээнд их бага хэмжээгээр орж исэн учраас би бас нэг оргуу худлаа юм яриаггүй гэдэг бол мэдээд байгаа. За ямар ч байсан гоё түүхүүд сүүгийн өнөөдрийн одоо болсон бодит түүхүүдийн дундаас бас нэлээд хүнд юм бодогдуулахаар гоё түүхийг бас ингэж оруулж чадлаа. Тэгээ та бүхэн манай гоё түүхүүд таалагддаг бол орж гараад ойрхон байж дардаг барьдаг бүх юмудаа сайхан тулталд орж байгаараа. Тэгээ цаг кофений мөнгөийг явуулах хүмүүс бол миний хаан банкны одоо тэ энэ дугаар руу явуулах юм бол надад ямар ч асуудалгүйгээр ирж байгаа. Би тэгээд энэ мөнгөийг яг л тийм цаг кофенийхоо одоо үйлсээ зарцуулж байгаа өөр одоо инкам толон ууж идэг харигдалцсан ч юм уу иймэрхүү юм доллароос үргэлж хэрэгэлдэггүй байгаа шүү тэ. За ингээд орж гараад ойрхон байж байгаараа дараагийн гоё түүхүүд араараасаа угсарч орж ирнэ.